Хай. Аримэндэ. Тэр орой алхаа хийгээд явж байна. Тэгээ сая зүгээр ярьж байгаад Солонгос ингээд зүгээр л уулын орой дээр хүмүүсийн эрүүл мэндэд анхаарад дасгал хийх боломжтой ингээд газрыг нээгээд өгсөн. Явж байгаа. Амар гоё. Гоё газар гэдэг. Ингээ хүмүүс одоо уулан дээр юм зам байна. Тэгээ сая тэнд 0-ыг бэлдээд өгсөн байсан. Тэгээ бид бүр ингээд орой дээр нэг харчаа тэгээ бууж ирсэн аахгүй. Тэгээ орой хүртэл нь болохоор шорон зам байжгаад дээдлэл нь ингээд амарч мамрах суух тийч үдүүлээрээ. Одоо нэг сарвч энэ дээр бэлдсэн. Тэгээ санал бэлдсэн. тийм санал мандал бэлдсэн. Гэрэл мэрэлтэй явах замууд нь орой яасан ч нэг айгаад ах юм байхгүй. Уусынхаа оргил руу хүртэл ингээд бүр ингээд яг хүнд харагдах байсан ингээд байралтай ингээд гэрлүүд ингээд тавьчихсан. Тэгээ явах замд дан шороо биш нэг газар дэвсдэг юм байдэн штэ. Одоо сүлээр ицсэн. Тэгээ тэр мэрийг дэвссэн. Тэгээд амар аюулгүй байдлыг хангацсан тав тухтай. Одоо ингээд дасгал хөдөлгөөн бүх зүйлийг ингээд бэлдсэн байгаа болохоор амар гоё. Тэгээд хүн болго ингээд гоё яг эрүүл мэндийн гадаалхаад стрессгүй. Тэгээд энэ хажуугаар амар хүн зурж байгаа санаар анзаарч байгаа зү. Хүмүүс тэгэл зүсөөр бид хоёр баг айгуу цүүлдэд гарч ирчих. Хүмүүс бол хідэн ч тойроод байгаа. Итэл цагаагаар халуун болохоор жоохон алхсан ч хөлрөөд хөлс гойж тэгж байна. Яг нэг юм ажлынхаа өнөөдөр авсан стресс ч юм уу те. Эсвэл юм ядаргааг юм тайлж байгаа мэдрэмж авчихсан. Тэгээ бас яг гэр бүл учраас ингээд яг хоёулаа бас ингээд гэртээ суух биш те. Хамт ингээд юм яриа явах нь хүртэл айгуу гоё. Одоо юм байна. Бид хоёр одоогийн байдлаар метр гар алхацсан. Зам нь зүгээр л тэв тэгш юм биш амар ингээд юу гэхээр жоохон өксүү, жоохон уруудаад ингээд амар нэг юм уйтхаар айгуу сонирхолтой. Зүгээр л нэг юм дэвшин замаар алхаад байгаа биш болохоор бас нэг. Энэ бүгдийг ингээд судлаад хийсэн байна гэдэг нь амар гоё байхгүй тий. Тэгээ ингээд бүр ингээд ногоон хөдөлмжийг бүр ингээд тултална ингээд. Яг тарьцсан. Модууд ямар ч юм модгүй газар гэж байхгүй Солонгос тий. Бүх зүйл нь ингээд амархгүй нэг мө байрны гадаач заавалчгүй мод ургацсан байдаг. Тэгээ энэ бодондороо ингээд юм жоохон зүйлсээрсэн амар сэтгэл гаргаад юм харж байгаа. Тэгээ ийм байхад чи хин ч ингээ эвдээ сүйтгэе бохирдуулъя гэсэн зүйл нэгч байхгүй. Яг ийм байдал үнэхээр таалагдчихна. Тэгээ бид суудахгүй юм болно. Очоод нэг уулыг ингэж тогтчихлаа. Ингээ уулар бүр ингээ бүх талаасаа ингээ мөрөж. Энэ орох юм аа? Энэ орно. Орох юм уу? Тэгээ шин биш. Энэ залуу ингээ бид хоёртой гуртахад харж байна. Зүгээр удахгүй ингэж гүйдэг болно. Энэ бие тамирын дасгал. Яг энэ булчингаа амраах хэсэг. Энэ дээр чинь бол зөвхөн юун дээр ш зүгээр л байрны гадаа байж байгаа юм биш байгаа байхгүй. Хүмүүс ялтчихв. Дасгал хийдэг. Хийх юм аа. Зүг. Шамирч шүү. Шамирч нэраа би. Хүй энэ кондо хальт орж гараа эренгүүтээ шамирч. Шамирч би километр бараг одоо 2 км болчих тараа. Тийм байна. Хүй нөгөө хүн жахаа ярьж байна. Манай иргэд шалж байгаа. Тэний ямар явдаг юм бэ? Тэр нэг 200 м яваад юм дараад байна. Сая камер дээр гарсан. Тэр сая жоохон тасгал хийсэн. Догоо моонсан. Сонголтын дасгал хийсэн байт юм аа. Ер нь бол тэгэл наши цаашаа машинаар ч бай, метрогоор ч бай тэгээ бид нэр хол явахдаа алхаж явахгүй дандаа суугаагаараа эсвэл ингээд босоогоороо байнга яваал би жишээлбэл ажил дээр очиод компьютероор ингээл байж байгаа л тэгэл хүрээд ирдэг орой. Тийм болохоор ер нь бол хөдөлгөөний дутагдлалд орж байгаа. Нүд маань нөхөр болохоор ажил хийгээд ийсанд хийгээд ингээд юм хүм зөөж мөгөөд ингэж байгаа ч гэсэн тэр чинь нөгөө нэг булчингаа байнга ажиллаж байгаа байхгүй. Энэ юм өргөөл тийм болохоор
төгсөх булчингуудаа гэж зэрэг хөгжүүлээд ажилуулад тэгээс булчингуудаа хэд ажилласан булчингуудаа сайн гээд амраах хэрэгтэй юм бол тийм болохоор тасгал бол амар хэрэгтэй даанч Хэрэгжүүлнэ гэдэг нь аягүй. хэрэгжүүлнэ гэдэг амар хэцүү мал ямар ч ганц өдөр тасгал хийснийг биччихлээ. Ялж зүйлийг хэрэгжүүлэх нь аягүй хэцүү дээ, тэ. Яриад төлөвлөөд сайхан юу ч хийж чадна. Хэрэгжүүлэх нь л аягүй хэцүү. Ингээд бүх зүйлийг хэрэгжүүлээд чаддаг бол одоо тэ инфлюенсер улс төрч болсон шүү дээ. Тэсэ. 5 км-ийн дараа уцгая. Гэж гээл Яа, ингэж болохгүй. Ингэж гоё гүйчээд юус ихтэй болохгүй ш таараа. хараа унтгаад байл яах юм. Чин зангир нэрэ. Ингээл Гэхдээ гүйсний ямар ч ашиг гарахгүй. би яах юм. Босоод алах ингээд наа чи ингээд тойрог ингэж байгаа. Яа, тийм үстэй. Юу нэ? Ха? Юу нэ? Эртнийхээ фитнес багш нь байна. Алуу хараа шатаагаад өгье. Дүнгийн би халж агш амраад гэх юм. Юу яриад байгаа. Амар явлаа шүү дээ. Цаг явлаа шүү дээ. Гүй хоёулаа нэг сая нэг за үсэл 8 минут л үс. Энэ уулыг тойроход 8 минут л үс. 10 минут явсан баха. Гүү. Хоёул 48 дээр гүйж ихлэнгүүтээ 56 дээр орчихсон байхгүй сая. 8 минут л үс. Босгоос. Ерөөсөө 5 км болохдоо 800 м л дутуу байна. Хоёул юу яа? Нэг тойрч идрээ. Гүй алах шүү дээ тэгвэл. Гүүхгүй. Тэсвэр одоо гэрлүү галах юм. Энд ч жоох хал. Угаасаа гэрлүүг алах гэж нисэх юм уу? Гэрлүүг алахгүй нисэх юм уу? Бас тэгж авчих. Хөөс гарсан юм шиг байна. За 4 км 300 дээр ийм болж байна. Жохон би жохон юу гэнэ чиг дагаалan гэрлээ. Би бол бүр ус болгоно. За YouTube дээр ингэж амар шамирсан царайгаа гаргана гэж бодох гэж байгаад бодчихлоо. Хийчлээ. Бодохгүй жаа бодсон аа. Бодохгүй цааш. Эд машин сан байдаг шүү дээ. Машинаар ингэж энд машинаа тавьчих гүйх боломжтой юм байна. Дагууны зам. Гоё яа нөө. Зөв гэрээ хажууд ийм уул байгаа нь айгүй гоё юм байна. Заавал ууланд харахаал Монголд бол болдуулна үлээ гэл. Бас л амар их бэлдээл машинтайгаа очиол тий. Гэл. Зүүн бол энэ чинь л гэрээс гараад битүүний 5 минут л орж ирсэн. Ер нь бол Хажуудаа уултай устай. уснаа. Ойд ингээл Юу идэв лээ тэнийг гол идэв л. тий. Ийм. Хиймэл нуур. Тэг гол идэг. Тэг хажуунаас загсаа бэрээд чинь. Махад мөрөлийн хавьс нэг хитэн бууг ороод идчихнэ. За. Үртэйс нэг юм тасгал. Тэг бүгдээрээ ирүүл байцгаахыг бол тасгаасаа хийцгээе. Яг Тийм ээ. Тийм учраас хэдий яг айгүй их ажилтай завгүй сууж байгаа босч байгаа ч юм уу те их зүйл хийж байгаа гэсэн өөрсөндөө илүү цаг зав гаргаарай. Илүү нэг юм яг жоох юм алхангаа юм болох тийм цагийг тэг яг машин зам амаас холгон шиг те гоё нэм тайван газар сонгоод алхвал үнэхээр үр дүнтэй юм байна. Тэг бид хоёр гэсэн дараагийнхаар өөр газар очиж асууж үзүүлнэ. За. Бэртээ. Оос намайг олон юм бити ирээрэй гэсэн. Олон юм ирсэнгүй ичгүүгийн блог шүү.